хөрөнгө оруулалтын хуваарьт нь бол туйлын шударга ус. Ямар ч эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн хөгжлийн бодлого чиглэлийг бол харгалзаж үзээгүй. Би зөвхөн энэ дээр нэг жишээ хэлэхэд л одоо 20 оны төсөв суусан нийт хөрөнгө оруулалтын жагсаалт нь ингээд байж идэг. Жишээлбэл Хинтээ аймаг дээр 20 он төсөвсөн нийт төсөв төртгийн хөрөнгө оруулалт 235 тэрбум. Архангай аймагт 139 тэрбум. Яг Хинтээ аймагтаа зэрэгцсэн оршдог Дорнод Сүхбаатарын хөрөнгө оруулалт болохоор нэг нь 30 тэрбум, нөгөөх нь 35 тэрбум. Зүгээр л энгийн ялгаа. Яагаад бид нар эдийн засгийн чиг хандлагаа харж чадахгүй? Одоо жишээлбэл Дархан, Эрдэнэт, Төв аймаг, Сэлэн, Улаанбаатар гэсэн гол энэ газруудаа санаатай юм шиг хөрөнгө оруулалтыг хасдаг. Энэ эсвэл санаатай юм уу? Нэг эсвэл улс төрчдийн хоорондын тохиролцоо юм уу? Соёл урлагийн сан байсаар байтал кино урлагийн сан гэж бас ямар юм гараад ирвэ? 3 сая хүн амтай Монгол улсад кино урлагийн сан тийм их юм өгөөчтэй юм. Яагаад энийг соёл урлагийн сангаас тасалж хийх болов? Хэн шийдсэн бэ? Өнгөрсөн хугацаанд энэ төрийн бүх албадууд бүгдээрээ цоошин ланд 200-таа болсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? Би яагаад иргэдийг ядуу байсан бэ гэхээр дарга нар нь 200-ийн хэдэн зуун сая үнэтэй 200 авч ундаг мөртлөө иргэдийг нь цалин тэтгэврийг нэмэхгүй 3 жил явуулчихад сонгуул улслаар таанууд цалин тэтгэмж нэмдэг нь шодрог биш байна л гэж хэлж байгаа. Энийг гоё үгээр битээ хаацаад ачаал гэж байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд иргэдээ ядуураас гаргыг ичгээд төрийн албан хаагчид янз янзын аргаар баяжиж зөөлөн судалсуу зөөлөн машин унчаад иргэдээ 3 жил царай алдуулчаад 3 жил хэрэлдүүлчихэд энэ төсөв чинь энэ сонгуулийн жил баялаг болсон үнэн шүү дээ. Ийм л хийх гэж байгаа шүү дээ. Энийгээ туйлын зөв гэж бацлах таанууд хэрэг байхгүй. Одоо энэ төлөвлөгөөний хугацаанд бид нар өшөө олон юм гаргаж тавина. Ярина. Хэлцэн. Тэгжээж учраа олно гэж юм бодож байгаа.